Тэ ер нь бол анх удаага ярьж байгаа. Одоо болохоор мастер сурж байгаа. Тэгээд мэрэгчлэн гэх юм бол bioinformatics гэдэг биологийн тооцоол гэх юм уу монголоор бол тийм мэрэгчлээс сурж байгаа. Сургуулийн хувьд болохоор NTU National Taiwan University. Тэгээд энэ болохоор нөгөө дэлхийн шилдэг 100 сургуулийн нэг явдаг. Тэгээд Тайваныхаа хамгийн том сургууль. Манай юу болохоор хөтөлбөр болохоор англи хэл дээр. Гэхдээ яг нөгөө их сургуулиас хятад хэл үнгүү үзэж болдог. Би ер нь бол нөгөө нэг яг EasyGo-с хоёр юм руу яцсахгүй, ахлаа хийцсахгүй. Эхнийх нь болохоор нөгөө хэлний бэлтгэл өгөөд тэгээ хэлний бэлтгэлээс шууд хоошоо залгуулад их сургуультай өгцөө. Тэгээ ямарсан хоёуланд нь тэнцээд тэгээд ерөнхийдөө бол эхний хэлний бэлтгэлдээ 3 сар суучаа тэгээд хойноос шууд их сургуульд ороо. Тэгээд одоо болохоор ингээд хичээлүүд нь англи хэл дээр гэхдээ давхар хятад хэл бас үзээ явж байгаа. Сургуулиас ингээд өгж байгаа тийм боломжууд амар өндөртэй гэх юм уу. Тэгээд бас нөгөө ресурс амар өндөртэй. Одоо жишээ нь би болохоор нөгөө номын санд их суудаг байхгүй. Тэгээд номын санд суугаад тэгээд ямар нэгэн нөгөө судалгааны материалууд энэ төрийг авахаар тэр судалгааны материалууд руу ингээд нөгөө чөлөөтөө авч болдог. Одоо их сургууль байхгүй байхад судалгааны материал үзэхээр ингээд мөнгө төлж авдаг байхгүй. Тийм юм байхгүй. Тэгээд ер нь бол нөгөө NTU-гийнхаа ихээр ороод авчиж болдог. Тэгээд дотроо манайх чинь өөрөө юутай, имлэгтэй. Тэгээд цайны газруудтай. Тэгээд цайны газруудынх нь хоолнууд нь зүгээр энгийн хоолнуудаас баг 2 дахин хямдхан. Тэгэхээр ерөнхийдөө бол яг ингээд сургуультай очиод ер нь бүх юм аяг хоолойч идчихэн, имлэгтэй чөлөөлж чинь, сураад явчихна. Тайпе зүү гээд ерөнхийдөө болохоор нэлээд урагшаа. Одоо бидний нэг байгаа энэ Минчуан University чинь болохоор Тайпе хойд хэсэгт байгаа байхгүй юу. Тэгээд бидний чигтээ миний амьдарч байгаа газар маань жоохон урагшаа. Тэгээд энэ хоёрынхаа дунд нь ер нь бол Тайпегийн төв хэсгүүд нь ер нь бол байгаад байгаа юм. Ер нь бол нэлээд урагшаа амьдардаг гэсэн үг. Тэгээд Тайпе гэдэг үг нь болохоор ер нь Бэй гэдэг нь хойд зүгийг илэрхийлдэг. Тэгэнгүүт ер нь одоо ингээд Тайпегийн хамгийн хойд хэсэгт байгаа хот гэсэн үг яг үнэ. Тайпе гэдэг нь. Энэ бол нөгөө хятад хэл үзэж хахад манай багш ирнэ ингээд тайлбарсан Тайпе гэдэг үг чинь ийм учиртай үг. Ер нь эхлээд болохоор ямар ч гэсэн хэлний бэлтгэлд сураад тэгээ ямар нэг юуруугаа их сургууль руугаа аплай хийчихье гэж бодсон. Яг ч тэнцэн ч гэж нэг бодоогүй л те. Тэгэнгүүт яг нөгөө EasyGo-хэнтэй хамтрахад өөр ямар давуу талууд байсан бэ гэхээр би болохоор ингээд яг өөрийнхөө материалуудыг бүрдүүлэхэд илүү анхаарад яг ингээд яаж одоо тэрийг аплай хийх вэ? Юун дээр анхаарах вэ? Ер нь ингээд одоо вебсайтн дээр ч юм уу ямар нэгэн байдлаар бичигдээгүй зүйл юу байдгийг гэдгийг бүгднийг нөгөө нэг EasyGo хүн өөртөө мэдж байгаа болохоор надад ингээд байнга анхаарууладсан. Яг энэ ингэдэг шүү. Та энэ дээр анхаараарай. Тэгээд одоо тэтгэлэгт аплай хийх юм бол яг энэ тэтгэлэг рүү өгүүлэл илүү зүгээрээ. Тэгээд сургуулиасаа бас тэтгэлэг байгаа. Тийм болохоор олон юм хайгаад шаардлагагүйгээд ер нь ингээд миний ажлуудыг бүр амар товчилж өгсөн. Ялангуяа тэр тэтгэлэг байна, их сургуулийн аплай байна. Тэгээ хамгийн гол нь визэн дээр бас туссан. Тийм болохоор надад ямар нэгэн байдлаар тийм яг нөгөө өөрийнхөө материалыг бүрдүүлэхээс илүү өөр юмд бол нэг анхаарах шаардлага байгаагүй. Тайпе 50% болохоор над хамгийн их таалагдж байгаа юм гэх юм бол дадлага хийх газрууд илүү боломжтой юм шиг санагдаж байгаа надад. Яг одоохондоо би нөгөө дадлага хийж эхлэегүй л байгаа л та. Гэхдээ яг нөгөө нэг энд чинь болохоор яг чипний үйлдвэрлэл амар хөгжсөн. Тэрийгээ дагаад одоо жишээ нь Nvidia-гийн одоо нэг headquarter баригдаж байгаа. Ашиглах ба. Тэгээд AMD гэж байгаа, Asus гэж байгаа. Тэгээ ер нь одоо computer science-аар одоо жишээ нь би computer science суурьтай. Computer science-аас дадлага хийх гэх юм бол амар олон боломжууд байгаа. Би тэгтээ яг нааш ирэхдээ бол тэрийг огт мэдээгүй байжгаад яг Тайваныг жоохон судлаад үзсэн чинь ер нь бол яг ингээд чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Тэгээ тэрийгээ дагаад яг ийм чипийг дагаж хийгддэг одоо жишээ нь компьютер хардвер, эсвэл софтвер энэ төр дээр бол ер нь нэлээд өндөр хөгжсөн. Тэрийгээ дагаад тийм компаниуд амар олонтой дадлах боломж өндөр. Би болохоор нөгөө AI инженерээр ажиллаж байгаа. Тэгээд яг одоо болохоор 2-3 хоног хичээлэг байгаа. Өглөө нэг хичээлтэй. Тэгээд тэр үеэр болохоор Монгол руугаа Монголд нэг компанид яг химийн оюуны хэсгийн хөгжүүлэлтэн дээр ажиллаад явж байгаа.
Тий. Юу нэг яг сурж байгаа оюутнууд бүгд ажиллаж. Тий. Тэгээд яг уу миний бодлоор бол эндээ яг хичээлийн хажуугаар ажил хийхэд бол гайгүй санагдсан. Тэгээд цалингийн хувьд бол Монголдо нэлээд ойрцоо юм шиг байлээ. Нэг жоохон илүү байгаа. Харин хэрэглээний хувьд болохоор Монголоос бага гэх юм уу? Өртөг багтай. Тийм болохоор хамаагүй дайггүй юм шиг санагдаж байгаа надад. Эсвэл эндээ ажил хийгээд тэрийг өрөөд амьдраад иж болно. Эсвэл Монгол руугаа ажил хийгээд эндээ нөгөө зарлаагаа явсан ч гэсэн нэг амар тийм нөгөө дарамт санхүүгийн дарамт ихтэй байхгүй ер нь бол гайгүй. Өөч. Үгүй ер нь бол яг нөгөө нэг найт мартууд жижигхэн гэж бол хийж болохгүй л байгаа. Яг одоо яг тэгэхээр нэгдүгээрт би болохоор нөгөө хичээл хийж байгаа, хажуугаар нь ажил хийж байгаа. Тэгээд нөгөө сургууль маань ч гэсэн надад тэр нэлээд таалагдчихж байгаа болохоор ер нь хичээлдээ их анхаарч байгаа. Тэгээд чөлөө завтай үедээ болохоор хичээлтэйгээ холбоотой тийм судалгааны ажил ч юм уу эсвэл ямар нэг ном уншаад байгаад тэг. Амралтын өдрүүдээр их юм бол ийш тийшээ яваад ажиллаж болохоор газар зөндөө байгаа. Одоо Тайпей зүү байна жишээ. Тайпей зүү рүү явж болно. Найт маркетууд байна. Эсвэл их дэлгүүрүүд байна. Тэгээ ер нь бол нэг уйдахгүй байгаа шүү дээ. Тий. Тайванд ер нь сурах амьдрах гэдэг давхар руу бодох юм бол ер нь нөгөө хүмүүс нь амар эмх зэгцтэй санагдсан надад бол яг ингээд энгийн амьдрал одоо гадуур явж байгаа хүмүүс ч гэх юм уу те яг ингээд одоо жишээ нь ингээд метро руу орохдоо ингээд нөгөө усдаг шатных нь ингээ яг ингээд нэг талтан зогсоод нөгөө талаар нь хэрэг яарж байгаа хүн байвал ингээд хурдангүйг явчихдаг. Жишээ нь тэрнээс эхлүүлээд ингээ өдөр тутмын амьдрал дээр нь бүх юм ингээд эмх зэгцтэй бүх юм ингээд яг ингэж хийх ёстой гэдэг зааврууд нь ингээд хаасаагүй байдаг. Тэр нь ч гэсэн их сургууль дээр нь ч гэсэн бас байдаг. Тийм болохоор ер нь надад бол амьдрахад нэлээд амар хүмүүсээс юм асуухгүйгээр бүх юмаа хийчих болдог. Тэгээд сурахын хувьд гэх юм бол яг одоохондоо болохоор дөнгөж эхэлж байгаа болохоор яг мэдээж ингээд номын санд болохоор ингээд хангалттай олон тооны номнууд байгаа болохоор ямар нэгэн хүссэн одоо судалгааны ажил ч юм уу хүссэн сэдвэрээ юм сурахад бол илүү амар байгаа.